Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Янчтай, дочтой мэдээллийг давсгуучрыг тааруулаад хүргэдэг Anime News мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд энэ удаагийн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулж хөгжилтэй 15 хормыг бидэнтэй хамт өнгөрүүлнэ. Anime News. Фикшүү гамбаа гэж нийгэмд нэг эрхэм танигдж байлаа. Дараа нь тэр эдийн засгийн дүр тувилсан. Тэмцэгч гамбаа гэж ард түмэн олон танигдсан. Одоо харин түүнийг нэр дэвшигч гамбаа гэх үү, нэрийн марааны үнийг бууруулагч гамбаа гэх үү. Ойлгож боллоо. Фикшүү гэдэг бол сандлыг зөв газарт нь зөв цагт нь тавьбал хитвчин түнтэн. Жаах мөнгөтэй болж авлаа. Одоо өөр зүйлийг ярина. Яа тийм? Эдийн засгийн ухааны хувьд бай шүү дээ. Эцсийн эцэст баахан томьёо толгой дээрээс нь нээсэн. Ард түмний төлөө наад автобусныхаа үнийг буулга. Талах хэдэн төгрөг байгаа гэдгийг мэдэхгүй сангийн сайттаагаас утаж байна. Бусдын болохыг илчилгээд байгаа юм шиг. Уйдаа нэгнийх нь хитвчийг илээд байгаа юм шиг. Олны төлөө тэмцээд байгаа юм шиг. Ойгүй баян нэгнийх нь дөрөвчийг тэмтрээд байгаа юм шиг. Аагүй юм байна. Ард түмний төлөө явж байна гэх нэрийдлээ. Альбан тушаалыгаа синти заларахын тулд сэн бодож нам найруулж явна. Сарл байж байгаад шар болсон төрийн ордны хонгол юу эс болох вэ? Хизээд бэлхэн гэж байгаад хинэггүйхэн PR-а хийжигдэг эрхэм бас байна. Манарч явж байгаа мэт мөртлөө өөрийнхөө PR-ыг хөнгөн хийжигдэг иймэрхүү гişүүдч их юм да их юм. Тэр гомтонгууд гэдгийг чинь төрүүлсэн юм бол одоо шалбагч байхгүй багтахын аргагүй болтлоо байшин сарын багтахын аргагүй болтлоо ийм багшсан одоо нийслэл бол ер нь маш хүнд байдалтай болчихсон байж байгаа шүү дээ. Өмчлөх эзэмших ашиглах гурван харилцаагаа одоо ер нь хэвэн тусгаж чадчихгүй юу гэдэг нэг юм зарчмаа бодож энэ санал хураалтуудаа хийх байхаа гэж найдаж байгаа. Тэгнүү хятадд Солонгос бүр тэтгэлэгтэй сургана гэсэн зарууд чинь одоо яг энэ цаан чинь том юмнууд явдаг. Тэр бол уул уурхайг хүлээж авахгүй тийм тархан хэрэгтэй байхаар хөлсөж болох л гэсэн ерөнхий нюанс явж байгаа. Осрын рингэн дээр Ахмад хоёр тул амч хүчийг үзлээ. Хин хиндэ дийлдэхгүй тул хийсэгтэй тэмцэлтэй тамир таатунав. Застуулын цагаан барс цаг нь болохоор хөөрхий юм да. Үлээ атул. Өөш олон хоороо явъя, цөөнхөөрөө явъя гэж засгаас гараад засгийн газрыг чөлөөтэй бүрдүүлж өгнө гэж. Гэхдээ тэгээд одоо энэ шүү хүмүүсээ одоо оруулаад ирлээ. Миний хэлж байгаа микрофон хажуугаар битээ даарч үг хэлээд байгаа заа. Би өөрч нь хүсэлт тавь. Битээ тэгээрэй. Гэхдээ тэр таалагдахгүй тэр хүндээ санал өгөхгүй л байл да. Бизнес эсрэг юм яриад шүү дээ. Би дэмжихгүй гэдгээ хэлсэн. Тэгээд эсрэг саналаа өгөөл явна гэвч дээ. Гэхдээ тэрийгээ тэгэл өгөөл яваад тэгээд хүн бүрээд хэлчихжээ. Өгөөрөө бид энэ хариуцлагатай хэлж байгаа. Би зориуд хэлээд байна.
Боловсрол хүчин үйлдвэрчний явлал 2 ерөнхий сайдыг номон толгуурд оруулчихлаа. Цэвэр ялгадахгүй тул хөөрхийн муу ерөнхий сайд маань иймэрхүү байдалтай. Хилцээрийг нэн яралтай хийж одоо энэ валют, бензин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг буцааж зохи төвшөнд нь энэ үнийн хөргөлийг бууруулахын арга хэмжээг даруй хугацаатай, эзэнтэй, хариуцлагатай ингэж тооцоо. Энийг 3 тат хилцээрээр шийдэх хэрэгтэй хуулиараа. Хилцээрийг нэн даруй өглөө зүрдэн гаргая гэсэн ийм л шаардлага бидний зүгээс байна. Монголын үйлдвэрчний хөвлийн үнийн хөргөдлийн эсрэг жагсаал цуглаанд оролцогчдоос гаргасан ийм шаардлагыг хүлээж аваад бид бас ярилцъя гэж ингэж бодож байна. Тэгээд засгийн газраас бол нэлээд их арга хэмжээнүүд авч байгаа. Юм учраас манай хууль засгийн газрын гишүүд ганди сайд мөн одоо энэ хөргөдлийн эсрэг жагсаал цуглаанд оролцогчдоос гаргасан ийм шаардлагыг хүлээж аваад бид бас ярилцъя гэж ингэж бодож байна. Тэгээд засгийн газраас бол нэлээд их арга хэмжээнүүд авч байгаа. Юм учраас манай хууль засгийн газрын гишүүд ганди сайд мөн одоо энд хэрэглэхийн дарга засгийн газрын гишүүн Хөрлөбаатар сайд нарын дэж бусад холбоотой энэ ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Ганди сайд ахсан энэ ажлын хэсэг маань өргөжсөн хэлбэрээр та бүдтэй яриа хэлцээгээ ойрын хугацаанд ер нь бол өнөөдөр ингээд бид зарчмын саналаа солилцлоо. Ингээд маргаашаас ширээний ард сууж яриа хэлцээ одоо эхлүүлэх ийм боломж нөхцөлийг бид хангах ёстой гэж үзэж байна. Одоо хамтсан засгаас харахтаа хэлсэн. Зөв юм чинь бол 2 гараа өргөд дэмжинэ. Бурууд бол нүд турц чих бол бас боломжтой сонсон шүү гэдэг хэлсэн шүү. Би яаж одоо сонгохоо эрхээ бас эдлэмээр байдаг. Гэхдээ чи тэгж сонголоо гэд надад заагаад байх ямар учиртай юм бэ? Би өөрөө сонголтоо хийгээл оруулж ирж байгаа. Сонголтоо хийх санал авах хэлбэр маань миний л асуудал. Цэвэр ялгадахгүй тул улс төрийн хэмжээг илгээр арчих хэрэг ерөнхий сайдд минь гарах видэ. Сүүлийн үед нэгэн юм дуу нийт эзэмшлийн зам талбайд хит болоод байна. Дуу хүргэе. Микро яваад нэг л хөндөөтөө. Нэг л хөндөөтөө. Та бүхэндээ цагаагаар мэдээг хүргэе. Утаатай гудамжаар алхаж явахаа ушиг цэжиг урах шиг санагнаа. Утаанбаатрын мэн ухан алдуулах шиг санагдах юмдаа. Утаанбаатар мэн ухан
Анхаарал хандуулан бидний мэдээллийг хүлээн авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзцгаая үзэгчтэй.